Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь эвэнтэлсэн байна. Та ямар нэгэн муу зан чанартай түүнийг өөрчлөхийг хичээдэг байж магадгүй. Бурхныг хайрлаж хүмүүсийг хайрласаар байвал та өөрөө ч мэдээг байхад энэ муу зуршил тань алга болох болно. Есүс Бурхныг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун бодол, бүх хүчээрээ хайрл. Хөршөө өөрийн адил хайрл гэдэг зарчмыг байнга хэлдэг байсан. Тэрээр Матай номонд энийг хэлсэн бөгөөд энэ нь хамгийн агуу бөгөөд Библиэд дээрх чухал тушаал юм. Матай 22:36 багшаа хуулийн аль тушаал нь агуу вэ гэв. Зарим тушаал нь хөнгөн байх нь харин ямар тушаал нь агуу байх вэ? Энэ үнэхээр Бурхны судлалд автсан байна. Тэр түүнд чи Бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл. Мэдэлгэрээ гэсэн. Энэ бол агуу тушаал юм. Хамгийн чухал зарчим нь. Харин хоёр дахь нь бол та хөршөө өөрийн адил өөрийгөө хэрхэн хайрладаг шигэ хайрл. Тэгээд Яаков 2 дээр хэрв та хааны тушаалыг биелүүлвэл гэж хэлсэн байдаг. Дахиад шинэ хууль, шинэ гэрээ хийж байна. Бичээсийн дагуу та хөршөө өөрийн адил хайрл, өөрийгөө хайрладаг шиг. Амьдралд юу ихэнд байхыг та мэдлээ. Би энэ талаар дахин ярьж байгаа нь бид энэ талаар дахин сонсох хэрэгтэй учраас юм. Өнөөдрийн миний ярьж байгаа зүйл нь та өөрөө зөнгөөрөө хийчихдэг зүйл биш юм. Бид нар өгдөг боловч өөрийгөө зориулах хэмжээний байдаггүй. Та цаг хугацаа, мөнгө зарцуулаад эхлэхдээ таныг баг зэрэг шархлуулдаг. Бид хүмүүс туслахдаа эргээд өөрт нь туслах боломжтой байгаа тэр л хүнд туслалцаа үзүүлдэг. За би ч иймэрхүү хүмүүстэй ярилцлаа. Та нараас. Та миний юу ярьж байгааг ойлгож байна уу? Бид бусад хүмүүст өгөхдөө дуртай байдаг. Тэр хүмүүсийг надад өртөө хоцорлоо гэж боддог учраас тусалдаг байх нь байна. Тийм болохоор бид хүнд өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд Есүс шиг өгөөмрөөр өгвөл бидэнд иймэрхүү маягийн хандлага байхгүй байх болно. Тиймээс ч Библиэд баруун гарч өгч байхад зүүн гартаа нь мэдэхгүй байгээ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бүгдийг өөрийнхөө сайнны төлөө хийх гэж бодон тунгаагаад байх хэрэггүй гэж байгаа. Бурхан хайртай учраас Бурхан тань чагналыг өгөх учраас зүгээр л хийх хэрэгтэй зүйлээ хийхэд болно. Мэдээж хүртэх ёстой хүмүүст туслахад маш амархан л та. Гэхдээ хүмүүст үргэлжлүүлэн туслана гэдэг бол харин өөр хэрэг юм. Энэ талаар хичээлүүд байдаг ба та магадгүй бид залбирах хэрэгтэй. Библи судлах хэрэгтэй. Бид тэгэх хэрэгтэй гэх мэт олон зүйл сурсан байдаг. Бид энэ бүгдийг хийх ёстой учраас хийх хэрэгтэй гэж боддог. Тэгээд заримдаа бид залхдаг. Танд нэг зүйлийг хэлэх үү? Та хайранд гол анхаарлаа хандуулж чадвал бусад зүйлс аяндаа болдог. Яг үнэндээ танд муу зан чанар байгаад түүнийг өөрчлөх гэж хичээж байгаа бол та Бурхныг хайрлаж хүмүүсийг хайрлахдаа энэ зуршил чинь мдэггүй байхад чинь алга болсон байх болно. Бид ихэнхдээ зөв зүйлдээ анхаарлаа хандуулахын оронд буруу зүйлээ засах гэж хит их анхаарлаа хандуулдаг. Тийм ээ, би энэ үгийг дахин хэлнэ. Бид нар ихэвчлэн зөв зүйл хийхэд анхаарлаа хандуулахын оронд буруу зүйлээ засах гэж хит их анхаарлаа хандуулдаг. Энэ тухай би ном бичсэн. Би шин зуршилтай болж муу зуршлаа хаях. Би муу зуршлаа хайж шин зуршилтай болох гэж хэлээгүй. Номын нэр нь шин зуршилтай болж муу зуршлаа хаях гэдэг нэртэй. Яагаад вэ гэж үү? Та зөв зүйлд анхаарлаа төвлөрүүлж үйлдэж байвал таны амьдралд буруу муу зүйл орших цай үгүй болно. Харин та буруу зүйл дээр анхаарлаа хит төвлөрүүлээд байвал хизээч зөв зүйл хийж чадахгүй. Тийм биш гэж үү? Бид үргэлжил буруу зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хүртэл засах гэдэг. Энийхээ оронд тэд өөрсдийн буруу зүйлээ засах хэрэгтэй гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Бид тэдний төлөө залбираад тэднийг хэд буруу зүйлсээ засахад анхаарч зөв зүйл хийхэд нь тэднийг илүү анхаарлаа хандуулахад нь туслах хэрэгтэй. Миний бодсноос хавгүй дээр байлаа шүү. Тийм шүү.
Хайр бол харж болохоор зүйл юм. Хайр бол төвчээртэй. Би энийг чи амьдралдаа илүү их хэрэгжүүлмээр л байна ш. Хайр бол өгөөмөр. Хайр бол зүгээр л өгдөг биш, харин хамгийн сайныг өгөх юм. Хайр бол илгэсэг. Хайр хамгийн сайхан илэрхийлэл юм. Уучлаарай, бас баярлалаа гэж хэлдэг. Хайр бол даруухан. Хайр хизээж өөрийгөө бусдаас илүү гэж бодогдуулдаггүй. Бид өөрсдийгөө бусдаас илүү гэж бодохоо болсноор бусдыг шүүмжлэх, буруутгахаа болдог. Надад энэ үнэхээр таалагддаг. Хайр хүн бүрийн сайн сайханд итгэдэг. Хэрвээ би хайраар амьдрвал надад байгаа бүх хардалд арилах нь байна шүү. Энэ үгээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Хайр хизээж бууж өгдөггүй. Хайр тийм л байх нь вэ. Хайрыг бид мэдэрдэг, харж болдог зүйл юм. Хайр бол идэвхтэй оршин байдаг. Энэ бол хэрэгцээ юм. Миний хөрш гэж хэн бэ? Тэрээр мэдээж хэрэг харь үндэстэн биш, самар хүн биш, гэмт хэрэгтэн л биш. Тийм хүмүүсийг хайрл гэж хэлээгүй байхаа гэж бодсон. Энэ бүгдийг бичсэн үеийн хүмүүс одоогоос хэцүү ээжээ. Тэд хүмүүсийг олон анги давхаргад хувааж, баян ядуу, өөр үндэстэн гэж хуваадаг байсан байна. Юудэчүүд өөрсдийгөө бусад хүмүүсээс онцгой сонгогдсон хүмүүс гэж боддог байсан. Бурхан тэднийг сонгоод бусад үндэстэн бүр мөсөн орхичихоогүй юм. Тэр тэднийг ашиглаж бусад хүмүүсийг өөртөө авахыг хүссэн. Би энэ бүгдийг сайн ойлгохын тулд хүмүүсийг яагаад сонгосон бэ гэдгийг илүү их судалмаар санагдаад саяхнаас энэ талаар судалгаа хийж эхэлсэн юм. Бусад хүмүүс ямар учиртай юм бэ? Бурхан үргэлж хэнийгнэр дамжуулан хүмүүсийг өөртөө авчрахыг хүсдэг. Тэр Есүсээр дамжуулан биднийг өөртөө авсан. Тэр Мосегоор дамжуулан Израильчүүдийг хүлээсээс чөлөөлсөн. Энэ тэгэхээр юу гэсэн үг вэ? Бурхан танаар дамжуулан хэн нэгнийг өөртөө авахыг хүсэж байна. Бурхан хүмүүсээр дамжуулан ажиллаа хийдэг. Хуучин гэрээнээс харах юм бол Юудэчүүд Бурханы сонгосон хүмүүс байсан бөгөөд тэр харь хүмүүстэй, төр оршин суугаа хүмүүстэй хэрхэн харилцах талаар хатуу заавартай байдаг байсан. Бурхан тэдэнд хүмүүстэй хүндэтгэлтэй харьцаж бай. Хоолтой хувцастай эсэгт нь анхаарч хүндэтгэлтэй вэ гэж хэлдэг байсан. Яагаад тэр вэ? Тэр Юудэчүүдийг сонгоод тэдэнд та нар бол бусдаас сайн учраас бусад хүмүүс тэдний өөдөөс үг хэлэх ёсгүй гэж хэлээгүй. Тэд өөрсдийгөө тэгж бодож байсан. Бид бол бусдаас илүү гэж үзсэн. Тэгээд тэд өөрсдөө нүдэнд үл үзэгдэх хан босгож бусдаас тусгаарласан. Тэд хуйлаа мэддэг, бичээсээс иш татсан байсан. Тэд арай л иршлүүдэд тодтоход зурдаг байсан баг. Гэхдээ дотроо л тодтохчихсан байдаг байсан. Учир нь одоогийн биднийх шиг Библи тэдэнд байгаагүй. Гэхдээ тэд өөрсдөө байгаа үгсийг тодтогч хаалган дээрээ бичиж тодтоход тэдний итгэдэг зүйлсийг бусад хүмүүс мэдээсэй гэж тэд хүсдэг байсан. Бид ч бас нэг иймэрхүү олцоход байгаа. Та магадгүй том христчийн номын сантай хүмүүс танаа номуудыг бүгдийг нь уншсан гэж хэлэхэд нь бахархалтай байдаг гэж болох юм аа. Гэхдээ тэд уншчихад ямар үйлдэл гаргах бол гэдг нь чухал байна. Та том христчийн номын сантай байх нь тийм чухал зүйл биш юм. Таны юу хийж байгаа гэдгээс илүү ямар үйлдэл гаргаж байгаа вэ гэдэг чинь л хамгийн чухал юм. Есүс хүмүүст энэ зүйлийг хэлхийг хүссэн. Бидэнд ч бас энийг хэлхийг хүсэж байна. Есүс би чиний асуултанд хариулна. Гэхдээ эхлээд түүх ярьж өгье гэж хэлсэн. Тэгээд тэр түүх ярьсан. Ер нь бол сургаалт зөвөрлөл ярьж өгсөн нь тэдэнд Бурхныг судлах хичээл болсон. За бүгдээрээ үздэгэ би энэ дуртай. Лук 10:30-аас 35. Есүс түүнд хэлсэн. Тэр үнэхээр энэ залууд ямар нэг зүйл зааж өгөхийг хүсэж байна. За чи маргамаар байна уу? Хамтдаа ярилцъя. Есүс хариуд нь нэгэнхүү Иерусалимаас Ирихо хот руу орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихов. Тэд түүнийг нүцэглэн зодоод амтай төдий орхиод оджээ. Ямар ч хувцсгүй орхисон гэсэн үг. Түүнийг тоохгүйгээр
Одоо бүгдээрээ хурдан алгасахгүйгээр сайн харцгаая. Энэ хүний талаар бодож үзцгээе. Тэр хүн нэг газар руу явж байтал түүнийг дээрэмчид олоод барьсан байна. Түүний явсан зам нь угаасаа аюултай зам байсан. Энэ замын дагуу дээрэмчид нуугдаж болохоор газар олон байсан болохоор нуугдаж байгаад хүмүүс рүү довтлох боломжтой байсан. Тэгэхээр танд өөр сонголт байхгүй бол Эрийнхүү орох энэ замаар явахгүй байх. Тэд түүнийг нилээд их зодоод нүцгэлж ямар ч хувцсгүйгээр замын хажууд хаяж түүнд байгаа бүх зүйлийг авч цустай замын хажууд хаясан нь ойлгомжтой байна. Та магадгүй ийм болсон хүнд шашны удирдагч хүн л туслах баха гэж бодсон баг. Эсвэл Леви хүн ч юм уу өөр нэг шашны төрлийн ямар нэгэн хүн байсан билээ. Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад тэрнийг харуутаа дэрэгдүүр нь өнгөрөөд явчихв. Хэдэн хүн хажуугаар нь өнгөрөөд явчихв. Нэг иймэрхүү зам битгий гаргаж байгаарай. Та магадгүй энэ дэлхийн хүмүүс хүрэхгүй газарт байгаа хүмүүсийг харахгүй байгаа юм биш үү? Бид ч хүмүүсээс сэрэмжлэхтэй сайн л да. Хэрэг би хүнтэй ярилцмааргүй. Ялангуяа миний мэдэхгүй хүн байгаа бол ярилцахыг хүсдэггүй. Харин таньдаг хүн байвал 15-аас 20 минут яриад өө тийм үү гэж ярилцах байх. Та таарлцсан хүн болгоно сонсоод байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ заримдаа Бурхан таны зүрх сэтгэлд энэ удаа надад 15 минут гаргаад энэ хүнийг сонсорой гэж хэлдэг. Та хинэгнийг сонсснороо өгч болно. Тэр хүмүүс ярих боломж өгч байгаа. Би нэг түүх ярьж өгье. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө би энэ үйлчлэлийн талаар бага мэддэг байсан боловч суралцахыг хүсдэг байсан. Би нэгэн эмчдэр очсон. Манай хүү гараа хугалсан байсан. Тэгээд үзүүлж эмчлүүлж гипсдүүлэхээр очсон баг. Сайн санахгүй байна. Тэгсэн тэнд нэг настай хүн тэр хөлөө гипсдүүлсэн байсан. Би Библи авч явсан ба уншмаар байсан. Тэгээ залбираад зүгээр л сүнслэг баймаар байсан. Тэр настай эрэгтэй надтай ярмаар байсан. Тэр надад мөсөн дээр юу болсон, бас хөлөндөө гипс тавиулаад асуудалтай байгаа талаар гэдэл яриад л баймаар байсан. Гэтэл би энэ талаар сонсмооргүй, огт сонсмооргүй байсан. Миний хэлж байгааг ойлгож байгаа байлгүй дээ, тийм үү? Надад танд зориулах цаг алга. Би зүгээр л Библийг уншмаар байна. Тэгсэн эзэн миний зүрх сэтгэлд хэрвээ энэ хүн Билл Грахам байсан бол чи тэрнтэй ярих байсан уу гэж үгээ хэлсэн. За, надад 3 бүлэг болгоод байх хэрэг алга. Бурхан юу гэж хэлэх гээд байгааг би мэдэж байсан. Тэрээр тийм ээ, чи тэр хүнтэй ярилцах нь чамд л хэрэгтэй байх байсан. Их чухал хүн байсан бол чи яриад анхаарлаа хандуулах л байсан. Чи магадгүй өдөржин ярих байсан баха. Харин энэ настай эрэгтэй бол чамд хинч биш гэсэн. Тэр хүн надад хинч биш байлаа гэд энэ хүн Бурханд хинч биш гэсэн үг биш юм. Бурхан минь гэж. Энэ чинь л Бурханд үйлчлэн гэж юу байдгийг хэлж байгаа юм. Бурханд үйлчлэн гэдэг бол чуулгандаа төгсөөр хамрагдаж Библийг уншаад л тэмдэглэгээ тавих биш юм. Бурханд үйлчлэн гэдэг бол хүмүүс дээр очиж тэдэнд Есүсийг харуулах. Магадгүй таал цорын ганц тэр хүнд Есүсийг харуулах нэгэн байж болох юм. Тиймээс та хүмүүст үйлчлэх юм. Би ч бас тэр цорын ганц нэгэн байж болно. Яг л Самар хүнтэй таарлцсан мэт. Тэр залуу хуйлж сэтгэлээр унсан. Яагад гэвэл Самар хүн болон Юдэ хүн хоёрын хооронд их ялгаа байсан. Харин түүгээр явж байсан нэгэн Самар хүн тэрнтэй таарчээ. Тэр тэрнийг харуутаа өрөвдөн түүн дээр ирж би чиний өмнөөс харамсаж байна.
Чи надад ямар нэгэн байдлаар тус болох уу гэсэн. Надад үнэхээр харамсалтай байна. Гэтэл жинхэнэ өрөвдөх сэтгэл бол Бурханаас тусламж гуйх. Би энэ хүнд юу хийх вэ Бурхан минь гэж асуух юм. Магадгүй та юу ч хийж чадахгүй байж болно. Зүгээр л өрөвдөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Та залбирч урам өгч болно. Мөн энэс өөрийг та хийж өгч чадахгүй байж болно. Гэхдээ бид ямар ч зүйлтэй тулгарсан байлаа. Бурханаас асууж байх нь чухал бөгөөд бид энийг хийгээсэй гэж танаас хүсэж байна. Бурхан минь миний хийж чадах зүйл байна уу? Тийм шүү, надад энд багахан торт байгаа шүү. Бурхан хэдэн жилийн өмнө надад хэлсэн зүйлийг би та нартай хуваалцмаар байна. Та нар таалагдахгүй бах, надад ч таалагдаагүй. Ийм зүйл болсон. Би хэнийг ямар нэг байдлаар тусламаар байна гэж Бурханаас залбирч байсан. Тэгсэн тэр чи яагаад ийм зүйл надаас асуугаад байгаа юм бэ? Чи өөрөө хийж чадъя шүү гэсэн. Тэгэд миний сурсан зүйл бол бид өөрсдөө хийж чадхаар зүйл хийдийч хийх дургүй учраас иймэрхүү зүйл Бурханаас асууж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Та магадгүй хамт ажилладаг хүн тань ямар нэг байдлаар асуудалтай байгааг мэдсэн байж болох юм. Нөхөр нь ажлаа алдсан. Тэгээд түрээсээ төлөөгүй 3 сар болсон учраас байрнаасаа хөөгдөж магадгүй болсон гэж сонссон байж болох юм. Тэгтэл Бурхан минь Сүзи түрээсээ төлөх хүн явуулаач гэж залбирх нэ. Тийм ээ, харж байгаа үсттэй. Би нөхцөл байдлыг мэдэрч байна. Та магадгүй гарч ирээд надтай санал нийлж болох юм. Иймэрхүү зүйл хэлвэл махан би танд баяртай байна бах. Тийм шүү. Түрээсийн төлөх хүн олдоосоо гэдэл. Би яагаад туслах ёстой гэж вэ? Тэр ер нь надтай тэнд сайхан харилцдаггүй шүү дээ. Тэр миний авахыг хүсч байсан ажлын саналыг авсан байхад би яагаад тэрэнд туслана гэж вэ? Тэр надтай бүдүүлэг харилцдаг. Тийм ээ. Тэр эрэхтэй тэрнийг өрөвдөж зөөлөн хандсан. Тэр зүгээр л энэ зүйлийг мэдрээгүй. Тэр үйлдэл хийсэн. Бид үнэхээр өрөвдөөд гэхдээ энийг мэдрээгүй ч гэсэн үйлдэл хийж болно. Шарханд нь тос дар сасгаж боогод унаан дээрээ тэгнэн дэм буудалд хүргэж ирэв. Тэгээд тэрнийг асарчээ. Эндээс харах юм бол энэ хүн шарханд боосон байна. Та магадгүй энэ хүн аялж байж шарах боох зүйл аваад явж байх уу гэж бодож байгаах. Магадгүй тэр хүн шархацсан хүн туслахын тулд өөрийнхөө зарим хувцас аваад шархыг боож өгсөн байж болно. Тэр түүнийг илжиг юм уу мориндоо тавьсан бол магадгүй өөрөө алхсан байх нь. Тэгэхээр тэр хүн өөрөө бол 5 тухай алдсан байна. Дэм буудалд хүргээд асарсан гэсэн. Маргааш нь тэр 2 динар буюу 2 өдрийн цалин авч буудлын эзэнд өгөөд түүнийг асарч байгаарай. Та илүү зарах юм бол би буцахтаа танд төлөё гэсэн. Эндээс миний дуртай байгаа зүйл бол тэр туслалцаа үзүүлэхдээ энэ хүнд хэр зэрэг мөнгө зарцуулах вэ гэсэн тийм хязгаар тогтоогоогүй байна. Тэр зочид буудалд 24 цаг түүнээс дээш байх бүх хөлсийн төлнө гэж байгааг харж болохоор байна. Тэр 2 өдрийн ажлын хөлсөө өгсөн нь түүний хувьд бол их мөнгө байсан. Тэгээд би буцаж ирээд дахин танд төлөё гэж хэлсэн. Заримдаа бид нар өөрсөдөө амар байдлаар тус үзүүлдэг бөгөөд бүгдийг дуустал гүйцэд тусалж чаддаггүй. Та юу гэж бодож байгааг мэдэхгүй байна. Харин би Есүсийг бүгдийг дууслаа гэж хэлсэн үгэнд нь маш их дуртай. Тэр ажлаа бүрэн гүйцэд хийхийн төлөө байсан. Тэр хийх ёстой бүх зүйлээ хийсэн. Танд би нэг зүйлийг хэлэх үү? Миний ээж аав авгыг маань өөр харах үр хүүхэд байгаагүй учраас
Би тэднийг асарсан. Манай аав 6 орчим жилийн өмнө, манай аав жилийн өмнө. Харин ээж маань 3 жилийн өмнө нас барсан. Гэхдээ би энэ бүгдийн эцсийг үзсэндээ баяртай байдаг. Тэгээд би хийсэн. Би Бурхны хэлсэн бүгдийг хийсэн гэж хэлсэн. Бид зүгээр л эхлүүлдэг хүмүүс биш, харин дуусгадаг хүмүүс байх хэрэгтэй бөгөөд би ийм байхыг хичээсээр байна. Тийм байдлаар амьдрсаар ирлээ. Заримдаа үнэхээр ядардаг байсан. Энэ миний анхны конференц биш шүү дээ. Би хэдэн мянгаар нь хийсэн байгаа. Гэхдээ би дуустал нь явах болно. Би Бурхны үгснийг дуустал нь хийхийг хүсэж байна. Би нэг зүйлийг эхлүүлчихэд хэцүү болохоор нь бууж өгмөөргүй байна. Биднээс ямар ч үнцийн шаардсан хамаагүй бид амьдралдаа эхэлснээ дуусгадаг нэгэн байх хэрэгтэй. Шашны номлогч яагаад зогсоогүй гэдгийг би мэдэхгүй байна. Уул нь бол шашинлаг хүн. Тэгээд яагаад зогсоогүй юм бол? Тэр магадгүй чуулган руугаа явж байсан баг л та. Магадгүй чуулганаасаа гараад гэртээ өдрийн хоол идэхээр явж байсан ч байж болох юм. Тийм бол бүр ч хэцүү явдал байна да. Би зөгнөөгүй. Гэхдээ та магадгүй эндээс гараад явж байтал зогсоол дээр нэг хүний машины дугуй хагарсан байгаатай таарад тойроод нөгөө талд нь гарч болно. Та магадгүй завгүй байсан байж болох юм. Мөн санаа тавих завгүй гэдэс тань үлссэн ч байж болох юм. Эсвэл та зогсоод тэр хүн дээр очиж танд тусалцаа хэрэгтэй байна уу? Би машины дугуй сольж чадахгүй. Гэхдээ дуудлага өгч эсвэл өөр маягаар тусалж болно гэж хэлээрэй. Би танд яаж туслах вэ? Мэдээж би яаж туслах юм мэдэхгүй. Магадгүй тэр хүн би энийг засмаар байна гэтэл мөнгө байхгүй гэж хашгирч байж болох юм. Та харин төлбөрийн төлж болно, тийм үү? Гайхалтай. Би зогсоод байх цаг байхгүй. Би Joyce Meyer-ийн конференцээс гэртээ хаж хоолоо идэхээр явж байна гэж хэлж болох юм. Та магадгүй энд ирэхээр явж байхдаа ийм зүйл хийсэн бол үнэхэр мө. Гэхдээ энд суучгаад гарч яваад ийм байдал гаргаж байгаа бол үнэхэр мө байна гэсэн үг юм. Бид тэгэхээр дээрх үйлдэлээс аль нэгийг зайлшгүй гаргах байх та. Би хүзүндээ би завгүй төлөвлөгөөтэй байна. Надад битгий саад болоорой. Би мөнгөний төлөө төлөвлөгөөтэй байна гэсэн тийм пайз зүүсэн байна л гэсэн үг юм. Би бүх цагаа төлөвлөжсөн. Надад саад битгий бол. Мэдээж иймэрхүү зүйл зочид бодлын өрөөнийхөө үүдэнд үлгсэн байвал зүгээр л байх л та. Заримдаа би хөгжилтийн тулд өрөөнийхөө үүдэнд энэ үгийг бичээд тавьдаг. Над дээр маш олон хүн, хүүхдүүд, аж нар орж гарч байнга л ийм байдаг. Гэхдээ та иймэрхүү пайз хадаж болохгүй. Бурхны хийгэж дуудсан зүйлсийг хийх хэрэгтэй. Амен. За. Бид бусдад хайртай гэж хэлж байгаа бол зүгээр л хийх зүйлийнхээ хагасыг хийж байна гэсэн үг бөгөөд харин үйлдэл болгож энэ дэлхийд харуулснараа бүрэн гүйцэд болгож байгаа. Бурханд хандан та битгий гэж хэлэхгүй бол би хэн нэгэнд тусаллаа гэж хэлээрэй. Бурхан танд хандан дахин хэлүүлэх гээгүй бол хэн нэгний төлөө ямар нэгэн зүйл хий. Өдөр бүр хэн нэгэнд туслахыг хүсдэг нэгэн байгаарай. Та иймэрхүү маягаар амьдрал таны амьдралын баяр хөөр улмал илүү ихээр нэмэгдэх болно. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамт